За үлзигийн мань хоол үнэхээр амттай байлаа. Тэгээд амттай хоол болон амттай ярилцлага амралтын өдрийнхөө өглөөгөр та бүхэндээ хүргэнэ. Тэгээд өнөөдөр хар шамтлагын доочин Баасанд орж буюу Бас гах маань хүрэлцээрсэн байна. Өнөөдөр надтай хамтдаа та бүхэндээ сүүлийн үеийнхаа бас уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцах болно. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Сайн байцгаана ингээд ЭТV үзэж байгаа нийт Монголынхаа үнцэг болонд байгаа монголчуудаа энэ сайхан өглөөний мэндийг хүргье. За уулзаг уудсан биш үү бас гэх юм. Уудсан байна. Хамгийн сүүлд бид нэг хөгжим төлөвлөлөө танаа. Solo music нэвтрүүлгээр нэг олсон тий. Тэгээд тэрнээс ч хойш ер нь уран бүтээл маш их хийж байгаа. Хөдөө орон төрх явсан. Гадаад монголчуудаа аялын тоглолт хийлээ. Тэгээд цаг хугацааг хурдан юм аа. Тэгээд одоо бас дахиад энэ 10 сарын 25-аас гарах гэж байна. Тэгээд Европт байгаа монголчуудаа амбалсан ёсоор. Бас гахын тоглолтуудыг ер нь яг ихэнхдээ дандаа үзэгчтэй хүсэлтээр урилгаар тоглоод байх шиг анзаарагдаад байдаг шүү дээ. Баярлалаа. Ер нь тоглож байгаа тоглолтууд. Энэ бол яг ингэдэг юм л да. Уран бүтээлчний бас ганц бахархууштай зүйл бол хийсэн бүтээсэн гэдэг зүйлнийхээ одоо үр шимийг үснэ гэж ярьдаг л да. Тэгээд ер нь бол чанартай уран бүтээл гэдэг бол их хоод үедээ ч юм уу ирээдүйдээ бас амьдралын баталгаа болдго юм байна. Тэгэхээр хүмүүс бол одоо миний хийсэн одоо хамтгийн маань хийсэн бүтээлийг хүмүүс сонсоод ер нь бол хэр хүртээмжтэй хүнд хүрэх сайхан бүтээл болсон гэдгээр нь бас авч үздэг юм байна л да. Тэгэд урьж байгаа дэх маш их баяртай байна. Ер нь бол өглөөнөөс үдшиж хүртэл ер нь маш их ажилтай байгаа. Тэгээ хүн гэдэг биет амьтан бол ажилтай тусмаад ер нь их эрч хүчийг авах хэрэгтэй юм байна. Урам зориг орох хэрэгтэй юм байна. Хийх бүтээх зорилготой болчт юм байна л да. Энэ удаад бас л үзэгчдийн одоо ирж тоглооч гэсэн урилгаар Европ орныг одоо Европын орнуудыг зорих гэж байгаа гэж. Тэгээ энэ удаагийн тоглолтуудыг Монгол улсын соёлын төвийн ажилтан дуучин Цаваатай хамтарч хийх гэж байгаа гэж сонссон бэ. Сонголтоо бол маш зөв сонгосон гэж бодож байна. Урд нь бол явж байхдаа бол эргэн тусгая гэдэг 90-ад оны дурстайгаа явж байлаа. Мөн сүүлийн үед ер нь манай залуучууд их сайн мэднэ. Баярцэг гэдэг дуучин байдаг. Маш их авьяастай, мөн ч хөдөлмөрч. Тэгээд их гоё дуучин л да. Тэр 2014 онд явсан байгаа. Тэгээд одоо 16 он гэсэн 2 жилийн дараа очиж байгаа л да. Тэгэхээр хүлээлттэй байгаа л да. За бас гахыг хамгийн түрүүнд одоо тоглолтоо их гэ тайзнаар гараад ирэнгүүт үзэгчдийн их хүлээлт үүссэн дуу нь ер нь ямар дуу байд юм болоо? За ойлгомжтой нөгөө нэрийн хууц болсон харшийн нэрийн хууц болсон хос толоос буюу хороо дамж гаралтай л байна да. Тий. Заримдаа тэгээд дуулахгүй байхад хүмүүс дуулаач ээ гэдэг. Тэгээд за мэдээж тэр тоглолтод юм уу тэр хүлээн авалтанд ирсэн юм чинь одоо энэ дуу дуулахгүй арга байхгүй. Тэгээд би өөр хэлдэг л дээ. За энэ дуугаа дуулахгүй бол ер нь болохгүй юм шиг байна. Хүмүүс бол энийг хүлээгээд байгаа юм байна гэж дуулдаг. Тий. Ялангуяа одоо бол мэдээж хэрэг хурим найрын үйлдэл ирсэн байна. Тэгэхээр хурмын дээр бас гахыг өрөөд хас залуус дуулуулна гэдэг бол бас их ховор нандин боломж. Гоё л доо боломж гэхээс гадна энэ бүтээл ярих нэг зүйл юм л да. Энэ доо өдөөгөө одоо 33 жилийн өмнө надад анх ирсэн байгаа. Тэгээ энэ дууг одоо хүнд хүрэхийн тулд ер нь бол маш их хөдөлмөрлсөн. Хүн төдий ч нэ олон удаа дуулах, төдий ч нэ олон хүн хүрэхэд тэг хүний чихэнд хоногшоод тэг ер нь дадал болсон байдаг юм л да. Тэгээ ер нь ингээд нэг дуу сонсон гутаа энэ дуу гоё юм уу гэсэн хүний сонголт. Тэг нэг сэдвээ олсон зөв шийдэлтэй дуу. Тэг энэ дуундаа маш хайртай. Бусдын хадаг үзэг үл дээ ер нь бол юмны анхдагч хамгийн ихмих гэдэг чинь бас нэг гоё юм байдаг шүү дээ тийм ээ. За энэ дуу бүтчихсэн талаарх түүхийг бас. За дуу бүтсэн түүхийг бол одоо ингээд ярих юм бол энэ дуу маань яг миний гар дээр 32 жилийн өмнө ирсэн. Тэгэхэд залуухан байлаа. За. Ер нь бол телевизээр ярьдаг л да. Ер нь бас ингээд анх хамтлаг бий болоход бол нэг урлаг дуртай нөө галзуу багрын аманд гараа хийхээс буцахгүй гэдэг 6 залуу ингэж бүрдэж ирээд. Тэр бол одоо яг өмнөдөө хэлэхэд бол яг тийм сонирхолтой хүмүүсүүд байсан болохоос бол тийм мэрэгжлийн сургалт өгсөн хүмүүс ховор байсан. Тэгээ манай хамтлагийн гишүүд бол маш их авьяастай
залуучуудтай. Тэгээ энэ дуу бол анх цэргийн хуарангас гэдэг клипнэр гардаг л да. Нэг хоёр цэргийн одоо хоёр хамт хоорондоо уулзалтаад энэ дууг анх ингээд зохиосон байгаа. Нэг удгийн зохиогоод хоёрдугаар удгийн бас гурав дахь этгээд бас захианы уданд бас бичсэн байгаа. Тэгээ энэ дуу яг 87 онд цэргийн амьдралд цэргийн хуарангас хэлсэн дууг миний гарт 1988 оны 8 сард ирсэн дөө. Энийг бол би бол маш сандгийн. Тэгээд ер нь бол ингээд уран бүтээл хийгээд тоглолт хийгээд ингээд явхад бол энэ дуу л ер нь бол хүмүүст хамгийн ойрхон хүрдэг байсан. Сэдв нь тэгсэн мөн 90-ад онд бол гадаад байгаа оюутнууд бол маш их энэ донд одоо юу гэдгийг би биесээ олох жинхэнэ хайрцагтай болсон. Одоо тэгэл миний энэ дуугарч одоо яг одоо хамгийн бага нь гэхэд л одоо 17 8-тай гэдэг юм хамгийн дээд насныхын 31-тэй 30-тай залуучууд байгаа. Тэгээд уулздаг чиний энэ дуугаар бит хоёр ингэ танилцаад тэдэн жил амьдралаа. Танд баярлалаа гэдэг. Тэгэхээр надад баярлах шүү дээ. Энэ чинь угаас уран бүтээл гэдэг бол бүтээлд нь баярлах гэдэг юм бэ. Хамтдаа яг босох амьдралаа анхныхаа амьдралыг босгохгоо зүтгэж байгаа залуучуудын хувьд бол маш их урам зориг өгдөг, нэг нэгнийгээ хайрлах сэтгэл одоо төрүүлдэг сайхан сэдвтэй. Тэгээд энэ дууд бас нэг хос залуус гээд хоёулаа гуруулаа хотоор гуруулаа гэдэг чинь тэгэнгүүт нь хүмүүс тэгдэлтэй нарийн болгоод тэ одоо 3 4 5 6 7 8 болцсон нэг гэдэг юу гэдэг хамаагүй тэгвэл 8-уулаа зугаасан гэж дуулчих гэл би бас ингэжсэн. За уран бүтээлч хүний одоо амьдрал мэдээч хэрэг өглөөнөөс ахуулаад орой хүртэл маш завгүй байдаг. Өнөө өглөөг яаж өгтөө? Ер нь таны одоо амралтын өдрүүд хэрхэн өнгөрч байна? За урлагийн биднэрт бол одоо яг клинсийнхэнтэй бид нар адилхан амралт гэж юм байдгүй. Өөртөө л хүн одоо амралтыг зохицуулахгүй бол одоо ер нь бол бас жоохон залиусанд гарсаар юм байгаа дуусах юм шиг байгаа юм л да. Тэгэхээр амралтыг маш их зөв зохистой өнгөрөх хэрэгтэй юм байгаа. Заавал урт хугацаагаар ундахтай болно биш. Тодорхой хэмжээний бас нэг 10-20 минут юм уу бас нэг дог үчигт бол хүн гоё амралтчдаг. Тэгээд эрүүл орчин гэдэг чинь сайхан агаалт гарах хэрэгтэй. Энэ бол нөгөө байгалийн гоё экологийн гоё юмыг биеэрээ мэдэрснээрээ хүн бас их гоё ирчүүс авдаг юм байна л да. Тэгээ би өөрөө ирчүүн л дээ. Тэгээ би бас нэг зарчим байдгийн. Заавал айлын ихнэр хүн өглөө босоод цайгаа чинаад хань ижилтэй маа гэж өгөхтэй болно ш. Жишээ нь одоо би өөрөө ер нь бол одоо өглөө басан гутаа хин төрүүлсэн тийм ээ. Сайхан цайгаа чинаад дээж өргөөд те. Үнэхээр бас өөрөө ажил үйлс амьдралын одоо гоё замыг дэгшдэхийн тулд одоо ингээд бас нэг юм сайхан үйл хийн. Тэгээд ер нь бол яг уу зөвөр заавал урлаг гэдэг бол ашиг хонжоо биш л те. Хүнд хүрэхтэй л хамгийн гол нь чухал юм байна. Тэгэхээр энэ сайхан урлаг гэдэг айлын тогоонд орж ирснээр бол ер нь бол одоо юу гэдэг 100% баталгаатай сайхан амьдрал юм шилэхгүй л дээ тийм ээ. Тэгтээ бол ерөнхийдөө бол маш тийм гоё зөв энергитэй зөв одоо ингээд амьдарч байгаа гэдэгт бол би итгэлтэй байдаг л да. За Европын орнуудын аялан тоглолтын одоо нөгөө тоглолтын хоногуд товлогдсон байгаа юу? Товлогдсон байгаа. Хаана тоглох? Ер нь энэ яриа бол түрүү жилийн 10 сард яригдсан яриа л да. За. Тэгээ би уг нь 10 сард яг очин гээд ерөөс ингээд төлөвлөсөн байсан. Бүтэн жилчингээ хүлээж байгаа. Бидээс төлөвлөсөн байсан ажлыг би нэг жоохон муухай алдаа гаргасан л да. Тухайн үед нөгөө төлөвлөсөн юм дээр чинь Японы нэг арга хэмжээ орж ирээд Японд 10 хоног ажиллах болсон. Европт 21 хоног ажиллах байсан. Тэгсэн чинь тухайн үед тэнд зар гарцсан байдаг. Тэгээд энэ Японы ажил нь бол бас нэлээд 2-3 жилийн өмнө хийсэн гэрээний одоо надад орж ирээд төрүүлж хийсэн гэрээнийхээ юмдаа явуулаад тэгээ уушд гойсон л да. Тэгээд сая одоо ингээд сошиалар та төрүүлж ирээгүй үнэхээр та үнэхээр үннүү ингээл шууган тарьжсэн надаг болдог гэж байгаа. Тэгээд би сая бол зориуд ярьжгаад 10 сарын 25-нд энэ цав хавтар нисгий. За 27-нд Австрид Вен тоглоод 2 өдөр Австрид тоглож байгаа. Тэгээд зэрэгэлдээ ерөөсөө орхон Чех ингээл орчдөг, гулгаад орчдөг байхгүй. Тэгээд Чехд 30, Прагд 30 тоглоод 31-нд Чехийн нэг одоо монголчууд нэлээд цугладаг Ческалифа гэдэг хот байдгийг тэнд тоглоно.
Тэгээд цаашаа Франц гараад гэтээ их гоё одоо манай ангийн соёл урлагийн сургуулийн дуучин Мегамасран Францд байдаг. Бас хүлээлттэй байгаа. Мөн Германд одоо бас миний нэг манай урлагийн сургуульд байсан ууган цэцэг гэдэг волонтер тоглолтыг хийх. Тэнд Германы бас нэг нэлээд том оркестрт бас том үүрэг гүйцэтгэж сууж байгаа Монгол эмэгтэй байгаа. Тэгээд тэнд бас миний хэсэг жүжигчин найзууд байна. Тэд нар маань хүлээлттэй байгаа. Бэлэгд бол бүр гоё болно. Ганцхан юм гоохот бол Швейцарыг бол үнэхээр хайж байгаа. Тэгээд 28-нд одоо яг Монголд ирэхгүй би яг 11 сарын 30-нд бас энд нэг том тоглолтод орох хариуцлагатай хүн л дээ. Тэгээд одоо нэлээд яруу давчаа явах юм байлээ. Тэгтээ яг зүгээр өдөр болгон тоглоод байхгүй л дээ. 5 дахь хагас бүтэнсэн гэдэг. Тэгээд үлдсэн 4 хоногт нь гоё одоо Европын сайхан гайхамшигтай одоо бас төг дурсгалын музей тий одоо янз янзын музей тийм байгаа. За тэгээд 10 дугаар сарын 27-наас эхлээд Европын орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа бас гах маань уулзах нэ. Тэгээд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Цавоогийн хамт тий жүжигчин хөтлөгч гэхээр нэг сайн мэднэ. Бүтэн жилжингээ тоглосон тоглолтыг хүлээгээ сууж байгаа Европт амьдарч байгаа монголчуудын хувьд бол бас их сайхан баяртай үйл явдал болох байхаа. Тэгээд ер нь монголчууд маань бас их хоорондоо бөөгнөрөөд Монголоос ирж байгаа уран бүтээлчдийнхээ тоглолтыг их олоолаа очиж үзтiin юм байлээ л дээ. Тий. Ер нь бол яг анх явхад бол бас нөгөө хүн чинь тэнд байгаа нөгөө элэг нэгтэндээ харахаараа тэд нар чинь ингээл юу яадаг ингээд нөгөө холоос ирсэн болохоор их гоё сэтгэл гаргаал зарим нь уйлаал ингээд нутгаа сансан гэл ингээд бас би чинь тэгээд дагад намирж өглөө л тий. Одоо бол тэгээд яг нэлээд олон орноор ер нь бол энэ урлагийн буйнд бол нэрээ Монголынхоо одоо 21 аймаг 336 сум гэж байдаг штэ. Мэдээж 30 хэдэн жил дуусан бол одоо юу гэх үзэх үү тийм ээ. Хилээр нь чавлаа. Сумуудаар нь чавлаа, аймгийн төвөөдөөс явлаа. Тэгээд гадаад бол одоо ер нь сайхан буйн гэдэгт одоо Америк, Англи те Европын холбоог бол одоо хэд хэд удаа ингээд тавраад явж байгаа бол энэ агуу урлагтаа их баярлалтай юм да. Тий. Тэгээд бид амралтын өдрийнхөө өглөө хөтөлбөрийг амралтынхаа өдрийг гэр бүлдээ зориулъя гэсэн уриалгыг дэвшүүлдэг. Тэгээ өнөөдөр бол бас их сайхан халуун дулаавар амьсгалыг одоо бүрдүүлсэн сайхан ярилцлагыг хоёлаа дэлгэлээ. Мөн дээрээс нь бас гахын маань тоглолт 10 дугаар сарын 28-наас эхлээд бас Европт амьдарч ажиллаж байгаа монголчуудтай хүрхнэ. Тэгээд өнөөдрийн маань студид бас айдууга өргөх болоо гэж бодож байна бас гахаа. Тэг нь би ер нь бол телевизийн нэвтрүүлэг тоглоход ер нь төргөнд дуулдаг л да хурлан темптэй. Тэгээд миний сонголт энэ дууг бас нэг 27 8 жилийн өмнө дуулсан их сайхан дуу л да. Энэ дууны түүх гэх юм бас ярих юм бас нэлээд болно. Гэхдээ давчих юм бөгөөд энэ бол одоо бас Монголын эстрадын загалмаас эцэг зундын зундар гэж юм байгаа. Зундын зундрыг ярихаар чинь одоо хангал ороод ирж байгаа. Тэгээд одоо харангад байсан булган ороод ирж байгаа. Мөн намайг хүүхэд ахуй цагт 79 онд одоо намайг гарын мөр хөтлөөд одоо олон улсын фестивалд дагуулж явсан оюун гэж багш байдгийг. Тэгээд Унгар улсад хүүхэд байхдаа бас уралдаанд явж байлаа. Тэгээд одоо энэ хангалын гэр бүл гэхээр ингээд зундрын гэр бүл гэхээр ийм том агуу ийм том мундаг тийм элит гэр бүлтэй. Тэгээд энэ хүний дууг би сонгосон. Энэ л яаж ч жоохон миний хар шамдлын урамталд орсон. Энийг хүмүүс дуртай. Сүүлдээ жоохон орхигдоод байгаа юм. Тэгэхээр энийг дахиад нэг сануулгад дахиад одоо хүмүүс сонсох дуртай болох дуу гэж бодоод зундрын өвчм хунгийн дуу гэдэг сайхан уянгийн дуу. Би энэ дундаас хайртай. Би чадан гэдэг сайхан гэд дуулъя. Тэгээд үзэгч та бүхэндээ энэ хороогийн хамгийн сайн сонсгосоо ёо. За баярлалаа. Ингээд үзэгчдэд зориулаад өнөөдөр бас гахахан бас нэгэн сайхан дууг хүрэх болсон да таатай байна. Таны тайзан дээр орж байна. За баярлалаа. За.
заяаны дуугаан дуулахаа намрын улираа өвлийг ухтааж намжаа дэлхийн нарцаар уйлна намрын улираа өвлийг ухтааж намжаа дэлхийн нарцаар уйлна Өнгийн сүрээ алсын алсаас заяаны дуугаан дуулахаа өссөн төрсөн нутаг нураа үний холоос бүлээг суудаа өссөн төрсөн нутаг нураа үний холоос бүлээг өнгийн чигүүр ивэн дивсэн заяаны дуугаан дуулахаа хаврын улираа зунийг ухтааж хангай дэлхийн цэцгээр мишэнэ хаврын улираа зунийг ухтааж хангай дэлхийн цэцгээр мишэнэ Яг ийм цаг мөчид би өөргөө маш их аз жаргалтай. Дээрээс нь ямар азтай юм бэ гэдгийг мэдэрдэг л дээ. Монголын маань урлагт 30 гаруй жил өөрийнхөө авиас чадвар хүч хөдөлмөрийг зориулсан уран бүтээлч Баска ах маань Европын оронд ажиллаж байгаа, амьдарч байгаа монголчуудтайгаа уулзахад бэлэн болсон байна. Тэгээд бүр багаас сонсч ирсэн хоолой бүр багаас сонсч ирсэн дуунууд болохоор таны дуунууд үнэхээр бас ийм дотн мэдрэмжийг төрүүлэх юм а. Үзэгчд маань ч гэсэн бас дөнгөж саяын дуу бас их сайхан өнөөдрийн одоо ажил үйлс амралтын өдрийг нь хүгэсэн их сайхан дуу байсан баха. Баярлалаа Баска хаа. За баярлалаа. Та бүхэн хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье өрөөё. За баярлалаа. За баярлалаа. Цаашдаа олон сайхан уран бүтээлүүдийг хийгээрэй. За шинэ уран бүтээлтэйгээр эргэн уулзахын ерөөл тавья. За ингээд өнөөдрийн маань амралтын өдрийн эхний маань зочин болвол хар шамтлагын дуучин Баасан дорж байлаа.